Сайн уу? Болор байна. Болрын өрөөнд тавтай байна уу? За та бүхэн өдрийг сайхан өнгөрүүлж байна уу? Өдрийг сайхан өнгөрүүллээ. Өнөөдөр хүүхдтэйгээ өдөржин гэртээ би бинийгээ харж өнгөрлөө. Хүүхд маань баг зэрэг өвдөд цэцэрлэгтний олж чадаагүй. Тэгээд өнөөдөр нэг ажил өдөөс өмнө нэг ажил хийж агаад гэртээ өдөөс хойш ирээд хүүгээ хараад хүүгээ асраад тэгээд хүүгээ унтуулчаад өөрсдөө подкаст хийхээр бэлэн болсон байна. Өнөөдөр та бүхэнтэйгээ хамтдаа өнгөрсөн 7 хоног үргэлжлүүлээд хөөх мөч Меlinda Gates гэдэг зохиолчийн бичсэн хөөх мөч номны 2 дугаар хэсгийг хамтдаа ярилцаад явах болно. Тэгээд миний хөөх мөчийг би өнгөрсөн 7 хоногоос ахуулаад подкастн дээр хийсэн бичлэгүүдээ YouTube дээрээс өөрөө YouTube дээр оруулсан байгаа. YouTube-ээс бас Болор ертөнц гэсэн YouTube channel-аар ороод сонсох бас боломжтой шүү. Тэгээд бас YouTube дээр би өөрийнхөө уншиж байгаа номноос гадна бас бус гэртээ хүүхдтэйгээ хэрхэн өдрийг өнгөрүүлдэг, хүүхдээ асраад яаж идэг, тэг хүүхдээ хэрхэн асардаг, хэрхэн тоглолдог тухайга YouTube дээр оруулж байгаа. Тэгээд YouTube дээр минь бас хамт үзээд надтай хамт яваарэ гэж хүсэх байна. За өнөөдөр номны 4-р бүлэг болох 5-р бүлэг болох чимээгүй твш бус байдал гэдэг нэртэй цалингүй ажил гэд энэ бүлгээс ахуулаад хамтдаа ярилцаад эхэлье. Цалингүй ажил гэж яг юу вэ? Цалингүй ажил гэдгийг айгүй гой нэр өгсөн байлээ л дээ. Зүгээр л гэрийн ажил те. Гэртээ хүүхдээ хараад хоолоо игээд тэ хувцас угаагаад хүнсээ цуглуулах гэд гэр бүлийн гишүүдийн хийдэг цалин хөсгөө хөдөлмөрийг цалингүй ажил гэж нэрлсэн байгаа. Тэгээ тэр надад айгүй сонирхолтой санагдсан л да. Монголчууд болохоор зүгээр л гэрийн ажил гэдэгтэй ямар нэгэн гэрийн ажлыг ямар нэгэн цалинтай хийн гэдэг тийм ойлголт байдаг болохоор цалингүй ажил гэдэг юм юу юм бол гэсэн асуулт төрж исэн. Тэгээд яг уншаад ирэнгүүт бидний хийж байгаа энэ гэрийн ажил зүгтээ л яг цалингүй ажил юм биш гэдгийг ойлгосон. Тэгээд дунджаар дэлхийн эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад 2 дахин илүү гэрийн ажил хийдэг боловч зөвхөн харилцан адилгүй байдаг гэсэн тухай энэ ном дээр гарсан байгаа. Тэгээд жишээ нь гэдэг үгээс ахуулаад уншиж өгье. Энэтхэгт эмэгтэй хүн гэрийн ажилд өдөрт 6 цаг зарцуулдаг бол эрэгтэй хүн 1 цаг хүрдэггүй. Тэгвэл Америкийн нэгдсэн улсад эмэгтэй хүн дунджаар 4 цагийг цалингүй хөдөлмөрт зориулдаг бол эрэгтэй хүнийх 2.5 цаг байдаг ажээ. Норвеги улсад энэ харьцаа эмэгтэй нь 3.5 цаг, эрэгтэй нь 3 цаг байдаг. Гэхдээ хоорондоо огт зөрүүгийн улс орн гэж байдаггүй. Өөрөөр хэлбэл эрчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүд дунджаар 7 жилээр илүү гэрийн ажил хийдэг. Энэ бол бакалавр, магистрийн зэрэг авах хэмжээний хугацаа юм аа. Энэ хэсэг айгүй инээдтэй санагдаад. Нэрэл Монголд болохоор яг нийгэм дээрээ тийм эмэгтэйчүүд илүү эрэгтэйчүүдээс гэрийн ажил хийдэг тийм үү. Тэгээ тэрийг бүр ингээд хүний амьдралын хугацаагаар үзсэн чинь бүр 7-гийн 7 жил тасралтгүй гэрийн ажил хийдэг гэж байгаа байхгүй юу. Тэгээ бодохоор бүр айгүй гонхтой юм аа. 7 жил цалингүй ажиллана гэхээр тэгээ энэ нь бүр бакалавр, магистрийн зэрэг авах хэмжээний хугацаа юм аа. Гэрийн ажиллаараа баг бакалавр, магистрийн мэргэжилтэй болоод төгсөх юм байна л да. Цалинтай ажил хүйсийн эргэтгэж байдлыг дэмжиж эмэгтэйчүүдийг бусдаас хараат бус болоход нь тусалдаг гэж Мелинда Гейтс хэлсэн байгаа. Тэгээд иймээс цалингүй хөдөлмөрт дэх хүйсийн тэгш бус байдал маш чухал. Мэдээж хэрэг гэр бүлийнхэндээ анхаарал халамж тавих гэдэг утга учиртай цалингүй хөдөлмөр гэж бий. Гэвч хэн нэгэндээ анхаарал халамж тавих ажлыг бүгдээрээ хуваалцсанаар үнц нь утга учир нь алдагдахгүй гэсэн тухай гарсан байна. Тэгээд энэ цалингүй ажлын тухай бас би уншиж байхдаа бас нэг юм бодсон нь юу вэ гэхээр би бас гэр бүл дотроо ер нь айгүй тийм цалингүй ажил гэр бүлийн гэрийн ажлын тухай
би айгүй тийм эргэтгэж байдлыг эрхэмлэхийг хүсдэг байхгүй нөхөртэйгээ. За би хоолой хийн чи аяга уугаа гэл. Тэгээ хин хоолой хийн нөгөөдг нь аяга уугаана гэл. Эсвэл амарцаа өдрөө нэг за би хоолой хий чи гэрээ ч юм уу. Иргэд нэг дээвэрхүү айгүй тийм тэгш байдал дотор ингээд гэрээ ажил хийх айгүй дуртай байхгүй. Эсвэл бүр ингээд бүх юм би өөрөө хийгээл ирэх юм бол оройн унттай ингээд бүр стресстэй би яхаар энэ гэр бүл энэ гэрээ хамаг ямиг би ганцаараа хийх хэрэгтэй ингээл ганцаараа уурлал тэрэндээ стресстэй тэрэндээ бухимддаг тийм байсан. Тэгээд одоо ч гэсэн яг хилдэгтэй би бол бүх юм хамт хийн. Би чамтай гэрээ ажлыг хамт хуваалцчихин. Би бас хамт ажил хийн, хамт мөнгө хураана, хүүхдэд ч гэсэн хамт харна гэл нэг тиймэрхүү эргэтгэж байдлыг айгуу тийм эрхэмлдэг үзэлтэй би өөрөө тэгээд яг гэрийн ажилд ч ихсэн эргэтгэж байдал гэдэг нь маш чухал юм байна гэдгийг энэ ном дээр бүр ингэж чухалчилж гаргаж ирсэн айгуу сонирхолтой санагдсан л та. Тэгээд нийгэм одоо ерөнхийдөө эмэгтэйчүүдийн ажил, эрэгтэйчүүдийн ажил гэдэг ажлуудыг тийм ингээд хуваацсан байгаа шүү дээ. Жишээлбэл гэрийн ажил бол эмэгтэй хүний хийх ажил. Эсвэл одоо гараад ажил хийгээд мөнгө олох нь л эрэгтэй хүний ажил. Гэт Монголд ч гэсэн одоо ерөнхийдөө их нийгэмдэр тэгж одоо ажлыг тэгж хуваалсан байгаа тийм үү. Энэ ном дээрийн тухай юу гэж байсан бэ гэхээр эдийн засагчид олон жил цалингүй хөдөлмөрийг ажилд тооцдоггүй байв. Цаашлаа зарим нэг үйл хэргийг эмэгтэйчүүдийн ажил гэж үздэг нь үүнээс болж тухайн ажлуудыг үн цэнэгүүдүүлж хүйсийн хувьд тэгж бус хуваарлсан талаар хинч юу ч хэлдэггүй байсан. Улмаар эмэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээлд албан ёсоор оролцож эхлэх үед тэгж бус байдал бүр гаарсан. Бүр илүү асан гэж байгаа шүү дээ. Учир нь бүсгүйчүүд бүтэн цагийн ажлынхаа дараа хүүхдүүдтэй гэрийн даалгаврыг хийхтэн тусалж том өрөөгөө соруулж угаалга хийж оройн хоолой бэлтгэд олон цагийг зарцуулдаг. Боловч уг хөдөлмөр нь үнэлэгдэх нь бүхэл тоогдохгүй өнгөрөх болсон. Тэ одоо яг энэ нь асуудал болж эхэлж байгаа хгүй тий. Урд нь бол эмэгтэйчүүдтэй нийгэмд гараад ажиллах тийм боломжгүй тийм эмэгтэйчүүд ажиллах боломж бага байгаад эмэгтэйчүүд харьцангуй бага байсан учраас гэртээ гэрийн ажлыг хийж исэн бол одоо л нэг өөрчлөгдөд эдийн засаг өөрчлөгдөөр эмэгтэйчүүд улам нийгэмдэр өөрсдөө гэсэн байр суурь олоод ажиллах боломжтой болоод ирэнгүүт эмэгтэйчүүд яаж ин давхар ажиллаач гин гэрээ ажиллаач гин гэд маш олон ажил эмэгтэйчүүдээр төвлөрсөн байгаа байхгүй. Тэгээ энэ нь өөрөө тэгш бус байдлыг авчраад байгаамаа гэж энэ ном дээр тайлбарсан байсан. Тэгээд энэ асуудлыг ингээд одоо нийгэм даяараа хүлээн зөвшөөрөөд тэгээд энэ асуудлыг засах гэсэн оролдлогод гарч ирсэн. Тэгээд энэ тухай одоо эдийн засагч нар юу гэж энэ асуудлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Иймээс эхлээд төр засаг нь эмэгтэйчүүдийн цалингүй хөдөлмөрт зарцуулж буй цагийг олж мэдэх хэрэгтэй. Харин дараа нь тухайн ажлыг гүйцэтгэх шаардлагатай цагийг хасах буюу цахилгаан зуух, угаалгын машин, эсвэл хөхний саалтур зэрэг технологи ашиглах явдал юм а. Эцэст нь зайлшгүй хийх ёстой ажлуудыг дахин хуваарлж эрэгтэй эмэгтэй хүмүүсийн эрх тэгш байдлыг хангах хэрэгтэй гэсэн энэ зорилтыг одоо нийгэм даяар хэрэгжүүлье гэсэн тийм оролдлогууд гарч ирсэн байгаа. Тэгнээсийг уушаад би бас айгүй дэмжсэн л те. Бас одоо технологи ингээд хөгжиж байгаа нь ингээд технологи маш их хөгжиж байгаа нь бас тэр сайн тэр нас эмэгтэйчүүдийг бид нэр ингээд гэрийн ажлаас маш их чөлөөлөө те. Гэрийн ажил хийх одоо бистэй байсан ажлуудыг минь хөнгөлөөд цагийг минь улам богиносгож байгаа нь айгүй талархууштай санагдах байхгүй. Жишээлбэл тэгээ угаалгын машин байна. Урд нь бүх юм гараар угаадаг л байсан л та. Миний үед бол би багтаа бол яхав гараар угаадсэн. Гэтэ намайг жоохон том болоод одоо юу хийзээ юм бэ? Дунд сургууль тийм үү та. Тэгээ багц сургуульд ороод ирсэн чи ямар ч угаалгын машин гараад эхэлсэн байсан. Одоо бол бүр бүтэн угаалгын машин. Намайг жоохон багтал хагас угаалгын машин байсан байхгүй юу? Хагас угаалгын машин усаа бүр өөрөө зөөгөл тэгэл угаалгын машин өөрөө зүгээр эргүүлжлэгдэг. Хатаажлэгдэг. Тэгэл өөрөө тэрийг усаа зөөгөл усаа хасгаал. Тийм хагас байжгаад одоо болохоор бүр бүтэн угаалгын машин болсон тийм үү? Тэгээ одоо болохоор солоос болохоор бүр угаалгын машинаас гаргаад бүр хатаа хурцтай болсон.
уулган машин шиг том хатаагч гэж байгаа даа. Тэгэл уулган машинаас угааж дуусаад болонгууд нь тэрийг гаргаад хатаагчнда хийгээл тэгэн гутаа хатаагч нь өөрөө ингэж эргэж байгаа л хувц нь хатаагаал гаргаад ирдэг. Тийм байдлаар технологи аюу хөгжөөд байгаа нь айгу бүр талархуу штэ. Тэгээ би бүр технологид үнэхээр талархсан үе хизээсэн мэхээр хүүхдээ гаргасныхаа дараа ийм хүүхд бүүэлэгч байдаг штэ. Хүүхд бүүэлэгч бэлгэн тасахгүй. Тэгээ тэр хүүхд бүүэлэгч яадаг гэхээр ингээд зай хийхээр өөрөө ингээд хүүхд бүүэлж өгдөг. Тэгээд бас дуу ингээд бүүэн дуу гардаг. Тэгэл хүүхдээ цаадуулах юм хүүхдээ унтуулах үед ингээд бүүэн дуугийн 50 гутаа ингээд өөрөө ингээд бүүэлэгчт нь хөвтүүлээ сайхан өөрөө тийм бүүэлж өгдөг гэд. Тэгээд технологи хөгжөөд ямар сайхан юм бэ? Хөгжөөг байсан би одоо ингээд гараа өвтгөөд холоо сөдөлтүүд бол сууж байгаа хтөө гэ хараа бодож байсан юм. Тэгээ энэ мэдчлэн технологийн хөгжил бас эмэгтэйчүүдийн цалингүй хөдөлбөрт зарцуулж буй цагийг маш хэмнэж байгаа юм байна гэдгийг би бас олж мэдсэн. Тэгэд үүнээс гадна төр засаг те гэр бүлийн гишүүнийг болгон цалингүй хөдөлмөр зарцуулж байгаа энэ цагийг ингээд зөвөр хуваарлах хэрэгтэй те гэсэн тийм санааг энэ ном дээр дахин хуваарлах хэрэгтэй гэсэн санааг гаргасан байгаа. Тэгээд энтэй уялдуулаад миний сансан зүйл юу гэхээр Монголд бас нэг цалинтай ээж гэл нэг улсаас мөнгө гардаг штэ тийм. Хүүхэд төрүүлсний дараа хэдэн сард биш хэдэн жил жилээ дээ 2 нас хүртэл илүү цалинтай ээж гэл сарын 50,000 гэл хүүхдээ асарж агаад нь хөөрхий урамшуулад бидний хийж байгаа тэр хүүхд харах тэг гэртээ гэрээ ажлыг минь бас сарын 50,000-аар бодчихжээ бас тэрэнд бас баярлж талархаж явж байгаа. Бусад улсуудад яадаг гэдэг би сайн судалж чадаагүй. Гэхдээ Солонгосын хувьд болохоор цалинтай ээж гэхээс илүү одоо хүүхэд асрах мөнгө гэж гарт юм билэ. Тэгээд хүүхэд төрснөөс хоолоод хэдэн нас хүртэл ямар ч цэцэрлэгийн насны хүүхдийг одоо 7 нас хүртэл хүүхэд асрах мөнгө гэж гардаг. Тэгээд тэр мөнгө хэрэв хүүхдэд цэцэрлэгт явуулах юм бол тэрийн шууд хүүхдийн цэцэрлэгийн мөнгө рүү шууд явцдаг. Тэр хүүхдэд цэцэрлэгт явуулахгүй гэртээ би өөрөө харна гэдэг юм бол тэр мөнгө нь зөвхөн шууд өөрсдийнх нь данс руу орж идэм билээ. Жишээлбэл Солонгост гэх юм бол хүүхдийн цэцэрлэгийн мөнгө нь одоо яг тогтсон үнэ гэх юм бол сарын 450-аас 450 байгаа байхгүй юу. Тэгээ тэр мөнгө нь улсаас гардаг. Тэгээ хэрвээ хүүхдэд цэцэрлэгт өгөх юм бол өгөхгүй байх юм бол одоо яг тогтсон мөнгө байгаа шүү дээ. Одоо миний санджаар бол 300-аас 400 мянга байлаа да. Тэр мөнгө одоо хүүхэд асарч байгаа хүний тас руу орд юм билээ. Тэр нас айгу надад таалагдсан л та. Монгол ч гэсэн хүүхдийн мөнгө гэж гардаг л та хөөрхий 50,000 хүүхдийн 20 гэл. Тэгээ тэр нь хаанаач хөрөхгүй тэгэл одоо тэгэл бараг л тэрийг зөвөрлөг юундаа чирэлхийдээ тэгэл нэг би болохоор зүгээр хүүхдтэй хатгаламж нэгээд орхисон. Тэгээд сар болгон дэрийг аваад юугаа хийх үү гэдэг. Гэтэ баярлж талархаж явдаг бидний одоо тэр хийж байгаа хөдөлмөрийн минь бас 50,000-аар үнэлсэнд. Гэтэ миний бодлоор илүү өндөр хэмжээ одоо илүү их мөнгө өгөх хэрэгтэй гэж би боддог. Яг хүн болгоны бодол өөр ахалтай. Миний бодол бол тийм 50,000-аар цалинжуулаад үнэхээр их 50,000-ын үн цэн 50,000-ын үн цэнтэй гэж үү? Энэ ном дээр өөр бас нэг сонирхолтой юм бичсэн нь эмэгтэйчүүд төрөлхийн гэрээ эзэгтэй бол эрчүүд ч гэсэн ялгаагүй. Чухамдаа эмэгтэйчүүд тэдгээр үүрэг ролыг дагнан хийдгээс болж эрчүүдийн ур чадвар хөгждөггүй. Эсвэргээрээ бусад ажлын ур чадварч эмэгтэйчүүдэд дутдаг байна гэд гарсан байсан. Энэ айгуу сонирхолтой санагдсан л да. Урд нь ингэж бодож үзээгүй. Юу гэсэн үг вэ гэхээр эмэгтэйчүүд ингээд тэ хөвчлэн одоо гэрийн эзэгтэй болоод тэ одоо үр хүүхдийн нөхрөө асран хамгаалах тийм үүргээ гүйцэтгэснээр эрэгтэйчүүдийн тийм одоо гүйцэтгэх үүрэг тэгээд тэр авьяас чадвар нь хөгжгөө болцдог. Ур чадвар нь одоо хүн асран халамжлах тэр ур чадвар хөгждөг. Эсвэргээрээ
Эмэгтэйчүүд ч гэсэн тэр эрэгтэйчүүдийн хийж байгаа тэр ажлыг хийхгүй гэртээ гэрийн ажил хийснээр өөр нийгэмдэр хийж болох тэр ажлыг хийх ур чадвар нь хөгждөг. Одоо аль нь хийхгүйгээс болоод тэр хөгжих ур чадвар нь хөгжихгүй байна гэж гарсан байгаа. Тэгээд энэ ном дээр бас ингэсэн байсан. Мөн эрэгтэй эмэгтэй хүмүүс ур чадвараа өргөжүүлж, харилцаанд өөрчлөлт оруулж, эцгийн эрхт ёсыг хаалгах нь дамжиггүй билээ гэж гарсан байна. Тэгээд энэ дээр эцгийн эрхт ёс гэж байдаг. Солонгос ч гэсэн ихэвчлэн эцгийн эрхт ёстой гэж ярьдаг. Одоо гэр бүл дотор бол бүх эрх мэдлийг бол эцэг хүн, аав хүн үүрээд тэ эмэгтэй хүн ээж хүн болохоор зүгээр ингээд одоо бүх зүйл дээр ингээд доошо бууж өгөөд эцэг хүнийг улам өргөмжлөөд яг өмнө л тэгээ тийм ёс заншил байдаг. Харин энийг бид нэр өөрчлөөд бас энэ эцэг эрхт ёсыг халах хэрэгтэй гэж хэлсэн байгаа. Өөрийн бодит байдал дээр аливаа үйл хэргийг эмэгтэй хүний ажил хэмээн ангилах аваас эрчүүдийн оролцоо буурч улмаар эрэгтэй хүмүүс илүү бүтээмжтэй ажил эрхэлдэг гэсэн худал ойлголтыг улам бүр лавширдуулдаг. Ер нь уг төөрөгдлийг залруулах нь эрчүүдэд ч ашигтай. Яагад гэвэл тэд эмэгтэйчүүдтэй хүчээ нэгтгэж сураа зогсохгүй халамжлах ур чадвараа хөгжүүлэх боломжтой юм аа. Хэрвээ хосын нэгэн нөгөөдөө хүүхэд өсгөх ажлыг эсвэл орлого олох үүргийг бүрэн татах аваас тэд өөрсдийнх эрх мэдлийг хумаа зогсохгүй хүүхдээсээ хүндэрх нь гарцаагүй. Магадгүй үүнээс гарах хамгийн том зарлага бол нэгнээсээ хүндэрх явдал юм аа. Гэхдээ үүнийг шийдэх илүү дээр шийдэл бий. Бие биенээ огоорох бус ажил үргээ хамтдаа гүйцэтгэх нь чухал. Мэдээч хэрэг эргэтгэж байна гэж зарцуулах цаг хугацаагаа яг тэнцүү болох шаардлагагүй. Хамгийн гол нь гэр бүлийн хэрэгцээ шаардлагуудаа тодорхойлж хамтдаа төлөвлөгөө гаргаж хийх хэрэгтэй. Ингэснээр миний чиний ажил гэсэн ойлголт биднийх болж өөрчлөгдөх юм аа. Тэгээ энэ тал дээр айгүй бүр ингээд сэтгэл санаа энийг уншаад гоё нээгцэн. Нэрэл бид нэр хүүхдээ ингээл өөрөө бүр эмэгтэй хүмүүстэй хүүхдээ өөрөө хараалтай нөхрөөр юу гэж хэлэхгүй дээ одоо нөхөр ч гэсэн хүүхэд харах халамжлах үүрэгтэй хүн байхад би гэх урдуур нараа хийгээл тэгэхээр нас буруу юм байна. Тэгэх юм бол эрэгтэй хүн өөрөө хүүхдээсээ хүндэрх нь гарцаагүй юм байна. Төв үүнээс гадна бие биенээсээ бас нэгнээсээ хүндэрх явдалтай. Тиймээс бүх ажил үргээ хамтдаа гүйцэтгэх чухал юм байна гэдгийг энэ ном дээр чухалчилсан. Тэгээ би ч гэсэн түрүү хэлсэнтэй би бол намайг хүмүүсээс жоохон ааштай ч юм уу яагаад бүх юмн дээр нэг ингээд одоо хамт гэл бүр ингээд барьцаад идэм гэмээр нэг би болохоор тэгж хийдэг байхгүй. Одоо хүүхэд жоохон байх ч гэсэн би шүн өхүүллээ. Тэгээд шүн памперсын чиз бол гэл хамтдаа яг хийдэг байсан байхгүй. Яг өсөлдөө тэгээ болцсон л доо. Өсөлдөө нэг тийм байн памперс ойлгож болцсон. Тэгэл шүн хүүхдээ гяс хөлтэй л унтдаг болцоод нэг тийхээ болцсон. Гэхдээ ингээд би бүх юм дээр нь хамт хийхийг аяг хүсдэг байхгүй. Тэгээ бусад гэр бүл төр болохоор яг тийм байл харагддаг юм шиг байгаа гэд эрэгтэй хүмүүс тэгээ хүүхдээ асрах ч юм уу хүүхдийнхээ сүүг өгөх ч юм уу хүүхдийг памперсыг солих ч юм уу тий одоо хүүхдтэйгээ хүүхдээ асран хамгаалах ч юм уу эсвэл бие биенийг асран хамгаалах ажилдаг эрэгтэй хүмүүс илүү хойно байгаад байдаг тухайн байгаад байдаг. Тэгээ тэр нь болохоор тэгээд тэр хүнийг одоо тий өргөөд энэ чинь эр хүн штэ эцэг хүн штэ гэд өргөөд ажил бол зүйл өргөөд өгж байгаа зүйл бол биш харин эсэргээрээ ингэж тэгснээрээ бид нар тэр эр хүн тэр аав хүн болон хүүхдийн хоорондын харилцаа нь тий харилцаа нь хүндэрх нь гарцаагүй гэсэн тухай гарсан байна. Тэгээд энэтэй бол айгүй тийм санаа нийлж байгаа. За тэгээд энэ дээр эргэтгэж хамтын амьдралын хамгийн чухал харилцаа нь ямар харилцаа вэ гэдэг тухай 4 харилцааг хэлсэн. Нэгт нь таны хамгийн чухал харилцаанд хайр байна уу? Тэгээд харилцан хүндэтгэл байна уу? Гуравт нь
багийн ажиллагаа байна уу? Дөрөвт нь хамтын өсөл байдгүй гэсэн асуултыг тавиарай гэд энэ асуулт надад айгүй таалагдсан. Үнэхээр л тий юу ч хийсэн тий хамгийн ихэнд хайр байна уу? Тэгээд би бинтэй хайртай бол би биний харилцан хүндэтгэх хэрэгтэй юм байна. Тэгээд харилцан хүндэтгсэн тохиолдолд тэгээ нэг нь чи тэрийгэ хий би энийгээ хий гэд хамтдаа ингээд бүх ажлаа хувааж хийгээд тэр нь ингээд өөр багийн ажиллагаа юм байна гэдэг. Багийн ажиллагаа. Тэгээд багийн ажиллагаа ингээд багийн ажиллагаа маань ингээд өөрөө тогтсон тохиолдолд хамтдаа өсөлт хийх боломжтой юм байна гэсэн зүйлийг ингээд олж нээсэн энэ номноос. За дараагийн бүлэг рүү орцгоё. Дараагийн бүлэг маань 6 дугаар бүлэг дуу хоолойгүй охин хүүхдийн гэрэлтийн тухай дурдсан байгаа. За хүүхдийн гэрэлтийн хэсэг дээр сүүлийн 10 жилийн хугацаанд жилд бүр 14 сая хүүхэд насанд хүрэхээс өмнө гэрэлтэг гэсэн тоо баримт байсан тухай гарсан. Тэгээд цаашлаад хөгжиж буй улс орны 3 охины тутмын нэг нь 18 хүрэхээс өмнө гэрэлтэг бол 9 охин тутмын нэг нь 15 хүрэхээс өмнө хадамд гардаг байна гэсэн тоог хэлсэн байгаа. Тэгээд энэ тухаас инэтгэгт болохоор хэд хэдэн мужид 18 нас хүрэхээс өмнө нөхөрт гарсан охтууд нөхөртөө алгадуулж зодуулах магадлал нь 2 дахин их байдаг гэсэн асуудалтай тулгарсан байгаа. Дээрээс нь тэд хооллож эсвэл боловсрал олгох чадaltaгүй олон тооны хүүхэдтэй болдог төдийгүй өөрөө ч хүүхэдтэй дарагдаж эрүүл мэндээрээ хөрөх нь түгээмэл үзэгдэл болсон байна гэсэн ийм асуудлын тухай энэ ном энэ хэсэгдэр гардаг байгаа. Тэгээд манай монголчин бас өөрөө хөгжиж буй улс орондоо хөгжингүй улс орондоо байдаг тийм үү. Манай монголч гэсэн насанд хүрээгүй хүмүүс, насанд хүрээгүй хүүхдүүд хүнтэй суух ч юм уу, хүүхэд гарах ч юм уу тийм асуудал маш их байдаг байгаа. Мэдээж зарим нь тэг залуу насндаа алдаад тэг хүүхэд гаргаад хүнтэй суусан хүн байна. Эсвэл Монголд бүр тийм нийгэм өөрөө тий хүүхдийг 20 гараал ирэнгуут тий эсвэл удаан үерхэд ирэнгуут нь 20 дөнгөж 20-тай 19 хүүхдүүд ингээл за суусаа хүүхдийг гарах гэл тий нийгэм өөрөө тийм одоо хууль ч юм уу хууль бараг л хууль шиг ингээд тогтоогоод өгсөн тий гэрлэх насыг тэгэл бүр ингээл тий 25 6 яг Монголд бол 25 6 гэл хүрэнгуут за одоо хүнтэй суугаарай гэлтэй гэр бүлээсэн ч юм уу нийгэм өөрөө ингээд хүнтэй суух насыг бүр ингээд тогтоод өгсөн юм шиг тийм хууль дүрмтэй юм шиг тийм хуулж эхэлдэг тийм үү. Тэгээ яахааргүй тэгэл 25 6 хүрэн гоцаастай би ингээд хүнтэй суухгүй болохгүй нэ гэл. Яг тэр ингээд дарамт дотор ороод ирдэг тийм үү. Тэгэл 30 гараал ирэх юм бол заастаа нэрээ ёох гэл 30 гарсан хүнтэй суугаагүй хүнтэй өөртөө хүүхд гаргаагүй яац юм бэ чи гэл бараг цагаан сар болсноор загнуулмарч юм шиг нэг тийм нийгэмд ингээд монголчууд ч гэсэн амьдраад байгаа байхгүй тийм. Тэгээ энэ дух болохоор юу гэж хэлсэн байсан бэ гэхээр Мелинда гэсэн номон дээр ингэж бичсэн байсан уншиж өгье. Хүмүүс өөрсдийнх нь оролцоогүйгээр бий болгосон хууль дүрм захирагдах аваас ёс суртахууны алдаа дутагдал хууль болж өчгөө нэгэн золиос болтгоо. Тиймээс хэрвээ нийгэм эмэгтэй хүний хизээ хинтээ гэрлэгээ шийдэх эрхийг боож санхүүгийн гүйлгээний хэрэгсэл болох замаар эрэгтэй хүнд хүчээр богтлуулж авьяас чадвараа хөгжүүлж боловсрал олох замыг нь хааж насан турш нь айлын зарц болохоор явуулах аваас энэ нь хүний язгуур нийтлэг эрх ашиг зөрчиж байгаа хэрэг бөгөөд үүний эсрэг зориглон тэмцэж буй хүмүүсийг дэмжих нь хүн бүрийн үүрэг гэж би боддог. Энэ шалтгааны улмаас л би харь газрын нийгмийг өөрсдөх үйл хэрэгээ явуулдаг. Тэгээ энэ хэсэг дээр ингэж бичсэн байгаа. Тэгээд яг Монголд бол харьцангуй бага байдаг. Харин түрүү хэлсэн нийтгэх ч юм уу тий өөр исламын оронд бол бүр хүүхдийг жоохонд нь бүр ингээд хүнтэй суулгаад явуулцдаг. Зарим газар бүр ингээд тэгээд хөрм хөрээрээ солио зараач ч юм уу охин хүүхдийг шууд ингээд нөхөрт гаргаал жоохон бат нөхөрт гаргаал тэгэл жоохон хүүхэд гаргаал гэртээ боловсрох хэрэггүй тийм нийгэмд өсөж байгаа хүмүүсийг ингээд энэ хэсэг дээрээ шүүмжилсэн байгаа. Тэгээ энтэй уялдуулаад 7 дугаар бүлэг дээр хүйсийн ялгарлалтыг дурдсан байсан. Тэгэд хүйсийн ялгарлалт нь юу гэхээр эмэгтэй хүн бол
дорд нэгэ ингээд бүр ингээд нийгэм ингээд цаанаас тогтсон тухай байсан. Тэгээд энэ тухай энэ номноос унших юм бол Дэлхийн банкнаас гаргасан саяхны нэгэн тайланд дэлхийн бараг бүх улс оронд хүүсээр ялгарлах байдлыг хуульчилсан байдаг тухай дурджээ. Орос улбаны улсад хүнд хүчээр гисэн шалтгаанаар эмэгтэйчүүдийн эрхэлж болдоггүй 456 ажил мэргэжил байдаг. Үүнээс цөөн хэдийг дурдвал мужаан, мэргэжлийн шумбагч, усан онгоцны ахмад зэрэг багтана. Ташрам дуртахад ажил мэргэжилд хүүс заасан хуультай нийт 104 улс орн байдаг гэнэ. Йеменд эмэгтэй хүн нөхрийнхээ зөвшөөрлгүйгээр гэрээсээ гарах хориотой бөгөөд ийм хуультай 17 улс байдаг гэсэн тухай дурдсан байгаа. Тэг эмэгтэйчүүд тэг хизээ хүнтэй суух, хизээ хүүхэд гаргах шийдэх боломжгүй эртээ нийгэм бүр ингээд эрт албаар хүнтэй хурдан суулгадагч тийм нийгэм байна. Бүр дээрээс нь тэг эмэгтэй хүн эрхэлж болохгүй ажил гэж бүр хуулиар тогтоогдсон ажил байдгийн байна. Бүр одоо Йеменд бүр ингээд эмэгтэй хүн гэрээсээ гарахаа хүртэл нөхрөөс асуух хэрэгтэй тийм хуультай ийм нийгэмд ийм дэлхийд бид нар амьдарч байна гэдгийг бүр ингээд энэ номыг уншаад бүр шоконд орсон. Үнэхээр л эмэгтэй хүмүүсийн эрхийг ингээд үнэхээр хаасан тэг бүр эмэгтэйчүүдийг ингэж тэг эмэгтэйчүүдийг бүр ингээд дорд нийгэм болгоод бүр ингээд гიშгцэн байгааг ингээд олж харсан л та. Тэг яг Монгол хүмүүс би солонгос амьдарч байгаа солонгос нийгэмд бол эмэгтэйчүүдийг бүр тэгтлэн ингээд бүр дорд үзээд аралтгүүлтэй. Тэг бүр өөр улсуудтай бидний мэдгүй өөр орнуудад Энэтхэгттэй, Африкт, Йеменд ингээд Станы улсуудад ингээд эмэгтэй хүмүүсийн эрх яаж алдагдчихж байгаа тухай бүр ингээд шоконд орохоор жишээнүүдийг энэ номдэр авих дурдсан байсан. Тэрийг бол бүр заавал уншаасаа гэж хүсэж байна. За мөн 9-р бүлгээрээ дамжуулаад бид нар яах вэ гэхээр бид нар хамтдаа тэмцэх хэрэгтэй. Хамтдаа бид хүчтэй гэсэн сэдвээр 9-р бүлэг өөрөндөг байгаа. Тэгээд хэрвээ нийгэмд ямар нэгэн өөрчлөлт хийхийг хүсвэл эхчүүдээс эхлэх хэрэгтэй. Эмэгтэйчүүдээс яг ийм альва нийгмийн өөрчлөлт эмэгтэйчүүдээс эхэлдэг тухай гарсан байгаа. Тэгээ бид нар яаж бид нар эмэгтэйчүүд эхлээд өөрсдөөсөө одоо өөрчлөлтийг бий болох вэ гэд 3 аргыг заасан байгаа. Тэгээ 3 аргыг энэ номноос танилцуулж өгье. Тэгээ нэгт нь болохоор өөрийнхөө зовлон шаналлаа үл тоох бус хүлээн зөвшөөрөө. Хэрвээ та хүлээн зөвшөөрөхгүй бол эргээд энэ нь өшөө хорсол болон хувирдаг. Тэгээ ямар нэгэн нийгэмдэр бид нар нэгэн зовлон шаналл байгаа бол түүнийг тоохгүй өнгөрөхгүйгээр харин хүлээн зөвшөөрөө. Нэгдүгээр шатнд нэгт нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж дурдсан байгаа. Гэхдээ хүлээн зөвшөөрнө гэдэг нь нөхцөл байдлыг байгаагаар нь хүлээн авахын нэр биш, харин өвчин шаналлаа хүлээн зөвшөөрөх явдал юм шүү. Одоо энэ нь юу гэсэн үг гэхээр хүлээн зөвшөөрөөд ингээл байгаагаар нь зүгээр өөртөө ингээд авчидаа гэж байгаа биш. Харин тэр асуудлаас ирж байгаа надад ирж байгаа тэр сэтгэл санаа болон биеийн тэр өвчин шаналлаа хүлээн зөвшөөрөөд мэдэх хэрэгтэй гэсэн тухай байгаа. Дурдсан байгаа. Тэгээд үргэлжлүүлээд унших юм бол тиймдээ агуу манлайлагчид хизээч шудраг ёсыг өшөө хорсолтой хольж утгадаггүй. Харин өвчин шаналлаа төвчж сурсан манлайлагчид хувийн ашиг сонирхлоо хойш нь тавьж дуу хоолойгоо ёс суртахуунаар зэвсэглсэн байдаг. Улмаар тэд жинхэнэ үнэний дуу хоолой болж чаддаг. Тэгээ хоёрт нь яах вэ гэхээр дуу хоолойгоо олох хэрэгтэй. Өөрийн гэсэн дуу хоолойгоо олох хэрэгтэй. Тэгээ дуу хоолойгоо олоод зогсохгүйгээр дуу хоолойгоо ёс суртахуунаар зэвсэглэх хэрэгтэй. Энэ хэсэг надад үнэхээр таалагдсан. Өөрийнх нь тэр зовлон шаналлаа хүлээн зөвшөөрснийхээ дараа үүний тухай бид нар дуу хоолойгоо олох хэрэгтэй. Дуу хоолойгоо бүр илэрхийлэхийн тулд зүгээр дуу хоолойгоо бүр ингээл энэ чинь буруустай гэж хаширах биш. Бүр тэрийг ингээд ёс суртахуунтайгаар зэвсэглээд гаргаж ирэх хэрэгтэй гэсэн тухай гарсан байгаа. Тэгээ гуравт нь яах вэ гэхээр эмэгтэйчүүд нэгдэх хэрэгтэй. Энэ ном дээр эмэгтэйчүүдийн нэгдлийн тухай
чухалчилдаг байгаа. Энэ тухайн номон дээрээс уншиж үгэй. Хэдийд яаж хүүхэдтэй болох, гэрлэх, эсвэл эс гэрлэх, боломж хайх, дээд боловсралтай болох, орлогоо захиран зарцуулах, зорилгынхаа араас хөөх, албан тушаал дэвших гэд энэ ном дурдсан асуудал бүхэн эмэгтэйчүүд бидний даван туулах ёстой саад бэрхшээлүүд гэдгийг бүү мартаарай. Ингэж байж гэмээн бид нийгэмд хувь нэмэр оруулагч жинхэнэ гишүүд болох юм шүү. Ядууралд хашигдсан нийгэмд гадуурхагдсан иржүүдэд дарлуулсан бүх эмэгтэйчүүдийн төлөө бид нэгдэн нийлж зохион байгуулалтад орж манлайлах хаваас ханд хэрмийг нурааж хаалга үдийг нээх болно. Тэгээ маш гайхалтай хэсэг санагдсан. Эмэгтэйчүүд л бид нар нэгдээд одоо энэ ном дээр гарсан шиг эмэгтэйчүүд тохиолж байгаа бүх тэр асуудлуудыг бид нар эмэгтэйчүүдийн туулах ёстой тэр бэрхшээлүүдийг бид нар олж мэдэх хэрэгтэй. Тэгэхээр бүгдээрээ нэгдэж нийлээд тэгээд зөв зохион байгуулалтанд ороод тэгээд нийгэм дээрээ манлайлах хаваас бид нар тохиолж байгаа энэ хан хэрмийг нураагаад хаалга үдийг нээх болно. Энэ хэсгийг уншаад бүр маш гайхалтай мэдрэмж төрсөн. Тэгээд үнэхээр Мелинда Гейтс яг хэлж байгаа энэ гурван чухалчил хэлж байгаа түрүүн хэлсэн энэ гурван зүйл бол үнэхээр чухал зүйл гэдгийг би бүр ингээд ойлгож өөртөө бүр шингээж авсан байгаа. За тэгээд маш гайхалтай ойлголтыг өгсөн энэ номыг ингэж уншиж дуусгалаа. Тэгээд Мелинда Гейтсийн энэ тойрвсон ном маань өөрөө бүр миний нүдийг бүр ингээд маш их нээж өгсөн. Тэгээд би өөр энэ салбарт ирж ихсэн айгүй тийм сонирхолтой байдаг болохоор энэ номыг бүр 2 хоног дотор уншичаад бүр ингээд маш баярлсан. Ямар гоё ном бэ, бүр энийг би заавал тэмдэглэл хөтлөх хэрэгтэй, заавал би энэ тухай ярилцах хэрэгтэй гэсэн тийм бодолтойгоор 2 дугаараараа та бүхэнтэйгээ хуваалцлаа. Тэгээд та бүхэн бас өөрхийн саналыг бас явуулаарай, над руу хуваалцаарай. Тэгээд дараагийн дагуурдаа юуны тухай ярилцах вэ гэж бодлоо. Тэгээд дараагийн дугаар дээр болохоор түрүү Мелинда Гейтс хэлсэн эмэгтэйчүүд нэгдэх хэрэгтэй, эмэгтэйчүүдийн нэгдлийн тухай чухалчилсан байсан тийм үү. Тэгээд эмэгтэйчүүдийн нэгдлийн тухай харуулж өгсөн тийм дараам байсан. Тэгээд энэ дараамыг монгол эмэгтэйчүүд айгүй үзэж байгааг би саяхан олж мэдсэн байхгүй. Тэгээд би ч гэсэн байнга үздэг тийм дараам байгаа. Тэгээд ямар дараам бэ гэхээр Desperate Housewives гэдэг Америкийн дараам байгаа. Тэгээд монголоор юу гэдгийг сайн мэдгүй. Би монголоор орчуулах юм бол одоо хүнд хэцүү асуудалд орсон гэрээ эзэгтэй нар гэсэн тийм 9 серийцтэй тийм Америкийн дараам байгаа. Тэгээд энэ дараамын тухай дараагийн дугаартаа хамтдаа ярилцъя. Тэгээд магадгүй үзээгүй байгаа хүмүүсийнхэн бол хамт жоохон ч гэсэн үзээрэй. Тэгээд энэ дараагийн дугаар дээр бас энэ дараам дээр гарч байгаа эмэгтэйчүүдийн тухай яриад бас дараамын өрнөлийн тухай яриад энэ дараам дээр эмэгтэйчүүд хэрхэн нэгдэж байна гэсэн эмэгтэйчүүдийн нэгдлийн тухай ярилцах болно. Тэгээд дараагийн дугаартаа заавал ирээрэй. Заавал болрын өрөөнд дахиж ирээрэй гэж хүсэх байна. За тэгээд өнөөдрийн дугаараа өгөр өндөрлж байна. Болрын өрөөнд ирсэн